Малчны тухай хууль бол үнэхээр малчтын хувьд тулгамдсан хэрэгцээ шаардлагатай ийм маш ач холбогдол өндөр маш чухал хууль. Харамсалтай нь одоо хууль батлагдсанаас хойш жил хагасын хугацаанд хэрэгжилтийн одоо сая мэдээллийг сонсоход бол маш сул одоо 20% л гэж тооцогдохоор тийм хуулийн хэрэгжилт явагдаж байна. Үнэхээр харамсалтай байна. Өнөөдөр 313 мянган малчидтай 247,900 малчин өргөттэй Монгол улсын хувьд малчдынхаа нийгмийн асуудал, энэ эдийн засаг, энэ амжиргааны төвшин, энэ ажил орлоготой байх, энэ ахуй амьдралыг сайжруулах энэ одоо хууль батлагдсанаар хэрэгжих ёстой. Гэтэл өнөөдөр энэ холбогдох яамнууд хүнс үдээчгүй яам, боловсролын яам, тодорхой ажил хийгээгүй, засгийн газраас холбогдох хууль дагсан хууль тогтоомжууд одоо түүнийг хэрэгжүүлэхийн журмууд батлагдаагүй. Энэ одоо юу гэсэн үг юм ерөөс ойлгохгүй. Өнөөдөр хөдөө орон нутагт уулзалт тэгээд явж байхад манай малчид Өвөрангай малчид асууж байгаа шүү дээ. 4-2-7 энэ өндөр насны тэтгэвэр тогтоогоогүй малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлөвлөх энэ заалт одоо хэрэгжих нь үү? Та ингээд асуугаад өгөөч. Журам нь гарсан уу? Хүлээлттэй энэ заалт. Одоо байхгүй, журам байхгүй. За энэ 4-2-7 дээр гамшигт болон аюулт үзэгдлийн улмаас малчин ажил үүрэг гүйцэтгэж яваад амь насаа алдсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 48 сараар тооцож түүнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг арга эрдэнэ засгийн газрын нөөц сангаас олгох. Одоо энэ журмыг гарсан уу? Энэ заалт хэрэгжиж гин үү? Над энэ асуултанд хариулаад өгөөрэй. Тэр малчны тухай хуулийн 4-р зүйлийн 4-2-2-7-д заасан гамшигт болон аюулт үзэгдлийн улмаас малчин ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан бол хөдөлмөрийн өсний доод хэмжээ 48 сараар тооцож түүнтэй тэмцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг арга эрдэнэ засгийн газрын нөөц сангаас олгоно гэсэн журмыг 2026 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн засгийн газрын 79 дугаар тогтоолоор бол баталсан байгаа. Ингээд энэ журам бол хэрэгжээд эхэлж байгаа гэдгийг батан хэлье.